50 дугаар бодлого юу вэ? За эхний арга. За дахиад хэвштгэлийн аргаар эхлээд бодъё. 400 кг шин ногоог хатаахад 400 кг. За дугуй дотроо нийт масса бичиж байгаа тийм үү? 400 кг шин ногоог хатаахад 10% холц чигтэй ийм килограмм хатсан ногоо бий болдог гинэ. За хатаангууд 10% чигтэй. За 10% нь чиг агуулдаг буюу ус агуулдаг гэсэн үг тийм ээ. 40 кг хатсан ногоо бий болно гэж. Шинэ ногоо хэдэн хувийн чиг агуулдаг вэ? Энийг ол гэдэг юм тийм ээ. За тэгэхээр ногоог хатаахад ямар процесс явагддаг юм бэ гэхээр ногоог хатаахад ус нь яах нь чиг нь ингэж ууршина. Чиг хасагдана гэсэн үг юм. Юг хасах гэдэг юм гэхээр эндээс чиг буюу усыг хасах гэдэг гэсэн үг. Ямар нэгэн ногоог хатаахад, альмиг хатаахад, жимсийг хатаахад, өвсийг хатаахад тухайн нөгөө нэг зүйлээс нь чиг нь буюу ус нь хасагдах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр багш бүгдээрээ энэ доор юу хичээд байгаа юм гэхээр бүх одоо энэ дотор байгаа холцоодын чигнийх нь эзлэх хувийг хичээж байгаа. Тэгэхээр чигэн доторх чигийн эзлэх хувь гэдэг чинь энэ чинь бүхэлдээ чиг учраас 100% байж таараа тийм ээ. За тэгвэл 400 кг шин ногооны X хувийн чиг байдаг. Тэгвэл эндээс хатаана гэдэг чинь чиг хасагдана гэсэн үг. Тэгвэл чигэн дотор чигний эзлэх хувь 100% байж таараа. Хатсны дараа 40 кг 10% чигтэй яах нь хатсан ногоо бий болдгоо гэж байгаа. За тэгвэл одоо өмнөх аргаараа бодох юм бол нийт массыгаа чигний эзлэх хуваар нөржүүллээ. Хасах нь 400-аас хэдийх асуулт 40 гарах юм бэ гэхээр 360-ыг асуулт тийм ээ. Эндээс энийг хасаад өгч чинь гэсэн үг. 360-ыг үржих нь 100 гэдэг чинь энэ байна. 40-ыг 100-аар үржүүлэхээр 400. За эндээс 400 хэрчим тэнцүү. Энэ дээр энийг нэмж өгнө. 36400 x тэнцүү 36400 400 хуваахаар 91. 91% чигтэй шин ногоо байсан байх нэ гэсэн үг. За эхний арга. Хоёрдугаар арга. За ингээд нэг юм шин ногоо байгаа тийм үү? Тэнгүү тэр шин ногооны чинь 400 кг шин ногооны чинь чиг нь бол мэддэхгүй байгаа юм байна. Тэнгүүд тэр чигнээс чинь яах нь ямар хэмжээний чигийг авахд 40 кг 10% чигтэй хатсан ногоо бий болох вэ гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр 40 кг ногооны 10% буюу чигнийх нь хэмжээг олъё. Тэгэхээр 10%-ыг олохын тулд 0.1-ээр үржүүлнэ. Энийг 10-ын бутаргаар шилжүүлж байгаа тийм. Тэгэхээр 4 г чигтэй болчлоо. Мөн үү? 4 г чигтэй болчлоо хатсан ногоонд. Тэгэхээр 4 г чиг байна гэдэг чинь одоо нөгөө нэг ногоог хатаахаар чиг нь хасагдаад юу н хിവэрэ байгаад ах юм гэхээр ортаас нөгөө нэг чиг буюу ус агуулаагүй хэсэг яах нь хэсгийн жин хിവэрэ байна гэсэн үг тийм үү? Өөрөөр хэлбэл одоо нөгөө нэг анхны нэг юм шин ногоо байгаа шүү дээ нэг юм шин ногоо. Тэр ногооны чинь нэг тодорхой хувь нь ус буюу чиг тийм ээ. За ус гэхгүй чиг гэдэг нь очиж. Тодорхой хувь нь чиг, үлдсэн хувь нь болохоор яг нь чиг агуулаагүй ийм ногоо байгаад байгаа. Ногоо гэх үү юу гэх үү? Усгүй гэсэн үг тийм ээ. Усгүй ногоо байгаа байхгүй юу? Тэнгүүд эндээс болохоор юуг нь хасаад байгаа юм бэ гэхээр би энэ чигийг хасаад байгаа. Чиг нь хасаад байгаа. Чиг нь хассан чинь маш бага чигтэй тийм үү? Маш бага чигтэй ийм ус агуулаагүй ногоо үлдэх ёстой шүү дээ тийм үү? Тэгэнгүүт юу ч хэлээд байна вэ гэхээр энэ үүссэн хатсан ногооны маань 4% чиг юм бэ. 4 г чиг юм байна л да. Энэ 4 г чиг. Тэгвэл ус агуулаагүй ногоо нь хэдэн грамын гэхлээр 40 г чи нийтдээ 40 г шүү дээ. 40-оос 4-ийг хасаад өнгөд 40-оос 4-ийг хасангууд 36 г нь яг нь ус агуулаагүй ногоо байх гэдэг. Тэгвэл энэ ус агуулаагүй ногоо чи энд 36 г хിവэрэ байх хэрэгтэй байсан биз дээ. Ягаад гэвэл энэ ногоог хатаалаа энэний ус нь хасагдана уу гэхээс биш энэ ус агуулаагүй ногоо бол хിവэрэ байх ёстой шүү дээ. Тэгэхээр энэ жин бол энэ жинтэйгээ адилхан байх ёстой. Тэг байлаа бүгдээрээ юу гэж хэлж чадах вэ гэхлээр анхны шин ногоо чинь 400 г байсан. Тэнгүү 400 г-аас бүгдээрээ 36 г хасаад өгье. Өөрөөр хэлбэл
400 граммаас 36 грамм буюу ус агуулаагүй ногоо ч л яах нь 36 грамм ачаас хасаад өнгөд 300 хэдий 64 грамм тийм үү? 364 грамм нь яг ус буюу чиг юм биш үү? 364 грамм нь ус буюу чиг. Тэгвэл энэ шинэ ногооны хэдэн хувийг нь чиг агуулдаг вэ гэсэн чинь энэ чиг нь хэдэн хувь нь юм бэ гэж асуугаад байна үндсэндээ тийм үү? Тэгвэл шинэ ногоо чинь нийтдээ 400 грамм. Тэгвэл 400 грамм чинь 100% юм бол тийм үү? Ус агуулаагүй чиг нь хэдэн 364 грамм чинь хэдэн хувь юм бэ? Энийг л олох гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр 364-ийг 100-аар үржүүлээд 400 хуваа. 100 хуваахаар 4, 100 хуваахаар 1, энийг 4 хуваахаар 91. 91% нь яах нь чиг буюу ус агуулт юм байна. Тэгэхээр шинэ ногооны хэдэн хувийн чиг юм гэхээр 91% нь чиг байсан байх нэ.